Би ташуураа бариад гараад ирж байгаа. Энэ үнний ташуур юм байна. Үнний хүч гэж байт юм байна. Үнэн зүйлийн хүч. Яг одоо дөрөгдсөн байх үед ташуур олсон гэх тийм ээ. Цонжмолдог дээр. Толгой дээрс тэр ташуур олсноос хойш бол үйлс нь их бүтсэн гэсэн тийм домогтсон. Одоо тэгвэл энэ дээрээс ирсэн тэнгэрийн зарлиг бид нар дугаас уламжилсан байсан. Тэгвэл тэрийгээ сэргээ. Ингээд гурван хүчийг нэгтгэж байгаад энэ ташуураа барьж байгаа. Тэр энэ гурван хүчээр энэ хүмүүстэй энэ мөнгө тэнгэрийн зарлиг би та нарт хэлээд шүү дээ. Мөнгө тэнгэрийн зарлиг. Энийг одоо хэн үгүйсгэн үү? Тэр хүн бол одоо бидний эсрэг дэмжээгүй, тэрсэлсэн, үгүйсгсэн, буруу шаасан хүмүүсүүд бол одоо тэнгэрийн хэсгийг хүртнэ. Тиймээс тэнгэрийн зарлагтай тэрсэж тангарагт Монгол эрс арсалтан тулдах тэр тулаанд өртүүзээ хэмээн болгоомжлохын үүднээс эртний шинжлэл та бэлнүү хэмээх энэ цувралаан эхлүүлж ингээд эхний дугаартаа мөнх тэнгэр бурхад сахиус нарын зарилгийг бүрэн ихээр нь оруулсан байгаа. Та бүхэн түүнийг үзэж мөнх тэнгэр бурхад сахиус нарын зарилгатай заавал танилцаарай. Мөнгө тэнгэрч байж байгаа, бурханы шашинч байж байгаа. Одоо зарлиг дээр ч үг заасан байж байгаа шүү дээ. Тэр учраас энийг бол Монголын 7 одоо газар нутагт энэ зарлигийг хүлээн авч тэр одоо ёсолсны дараагаар энэ ажиллагаа явуулж байгаамаа. Эрхэддээ мөнх тэнгэрийн сан оршива омаа 오늘훈데 도문코 등계르른 서로 함긴데 도문코 등계르른 서로 군들훈데 도문코 등계르른 서로 열진데 대릉이 선등계르른 서로 할던 날은 찾으면 서른저 등계르 쓰고 도무르고 복다야 쏘르다 월촌졌다 강한 등계르 쓰기도 전 알다 전후에 알뜰성 아름빌리 다요 참되되더니 대지구르고 모으비 댕그리뜨그다 해dum이그 주태 드문이 너륵성은 흠모이나서 참선 서유로고 거렁가로 조신돈다 술죽는 도구로 수글죽정여 우쭈고 쭈다 스닝 드렁여 우쭈 맞춰도 소각 드렁여 우쭈 댕그리뜨그 참여가 한다 현잘빼르모 맹거네 성욕 맹건불리 따자 성욕 도문덤리 domlung 도힘보다 자성욕 댕그리트 참여가 한다 현잘버모 나름대로 머트와 설주야 나름대로 어떻게 고토득 댕그리트 참여가 한다 현잘버모 가토리고 때 차르다스니 고이구득 차들 가접스키 가토득 댕그리타네 현잘버모에 에네웨 뜻그 정의고 조동가 상기지로도 질투미스나요다 자로도 뜻이 등그르다네 딱흔적버모 호드가따로 허우뜨기 열도 허르뜬 쇼모스그노 마랑그지로도 등그르뜨그다네 딱흔적버모 혐을뜬 덤슬뜨기 따로 가다운에가 나다스로 두드라요다 선난그지로도 등그르뜨그다네 딱흔적버모 나중군도 나노노노 흐노로 뚜득 전원다다음에 떨전도로득 창군도 가도나로 뚜득 참의그 겉전도로득 댕그르뜨그다네 딱흔적버모 강같이가 선자도득 차도스나요다 상기지로득 댕그르뜨그다네 딱흔적버모 아토스마득 너스 자라든 전나요다 상기지로득 댕그르뜨그다네 딱흔적버모 아토스 티그리근 너르도 잠나스이근 너르츠가 어떤 쇼모스이들을 아따든 그르다니 딱흔적버모위 해쳤던 시기근 너르도 즉시고인이 들그루도 즉시 쇼모스이들을 즉시든 그르다니 딱흔적버모위 여덟 흐르기근 우떡 자랑하여다 상지로도 대크시크시우요가 안된 슬고우다 댕그리면 그네 그물고 육줄로가 스로 들고 온던 바다다른 사트를 쇽 댕그리뜨기 다니 딱흔적버스는 구체로 통역 들어온다가 가막같이로 쏴나용도 생하듯 아름상한 번에 가루 조든 들구르데 따져성 승구승 무흥어랑어른 사유로 항어르마스 대ጽ기 단내버진 것이 단이 가룬지고 사루질 아루진 들구르 들어온다가 나면 같이가 찬쳤다와서 엄로선 녹등가 천하선 다강억 보인 단들구르 들구르 울트가 오래 Ингээд үүний өмнөх дугаартаа
Мөнх тэнгэр бурхад сахиус нарын зарилгийг дараагийн дугаараараа тайлж тайлбарлаж хүргэе гэдэг амлалтыг авсан байгаа. Үнэхээр ч энэ амлалт ёсороо дараагийн дугаартаа мөнх тэнгэр бурхад сахиус нарын зарилгийг тайлж тайлбарлая. Харин энэ удаад мөнх тэнгэр бурхад сахиус нарын зарилгийг тайлах онцгой эрхийн талаар ярилцъя. Маргаашаас эхлээд Монгол хүмүүс, Монгол газар нутаг, Монгол оршихуул одоо цаастай боллоо гэж ойлгох ёстой. Тэр гадна дотны хулгайчид, löөгөрчид бүгд тэгж ойлгоорой. Мөнх тэнгэр бурхад сахиус нарын зарилгийг тайлах онцгой эрх болоод үүрэг хэнд оноогдох вэ гэвэл хүмүүний энэ ертөнцид амьд бурхан болж зэрэгцэн оршдог агуу их ард түмэн Азийн цээжинд байдаг гинэ. Тэр нь хэмбэ гэвэл давхиад очиход цоожгүй гэртээ өгөөмөр энэрэнгүй. Даянд ганцхан цуурахгүй сэтгэлтэй агуу ихийг сэтгэгч. Огт болохгүй юмыг болно гэж боддог зориг төгөлдөр оройн дээд төрийнхөн гэгэн сүлдэнд залбирдаг малчин ард гинэ. Малчин нарны доллохтой газар дээр хитэн малаал гэж намрын дунд сарын 15-ны тэнгэр ажигласан цагийн үерт төрхөн олдож ивдрээгүй садиг түүхэл болж өвгдийнхээ нутаг дээр эзэн суусан. Шигшиг дарсан тоонондоо утаавалсан хадагтай ширмэл тойрволго дээрэн азийн дөрвөн бэрхтээ давхиад уухад цоожгүй айлбарчин данайх даянд ганцхан цуурахгүй сэтгэл малчин таних. Аюун хангар аймгийн буу цагаан сумын аян бүрдэгд газар бид нэр хандгаллаа. Цагаан эдэний гэртээс тавтаа сайхан амарч гэрэл туяа охиндан хязгаар их баярлаа. Ингээд дотноо шудаан жараарэ. За энэ малчин хүний жинхэнэ Монгол эмэгтэй малчин хүний зан харан шинэ ажил үйл нь бидэнд маш их одоо илүү таатай сайхан хандлаа. Бид нэр аян замдаа тав тухтай сайхан амарсантай талархлаа гялалаа. Мэдэл чадал албан тушаал хөөцөлхийг 40 жилийн зулнаас дорд удсан. Ардынхаа дүүлгийг морин бэлдээр тогтоосон алтан гуутай зурганд галын хүрэн янцгаасан сур харилдэгдэн бодлоон цуглддаг сургууль үтснээ мартсан ч өвгдийнхэн бүгийг мартаагүй. Хонмол дэлэндэн хорвоог орно гэж утардаггүй. Ховор вараа дагуулсан цоохор цаасан дөх өөрдөггүй. Огтуулахгүй юмыг болно гэж боддог оройн дээд төрийнхөн гэгэн сүдэн залбирдаг. Зориг эсвэрвэл ухаан эс хүрнэ гэж үг байдаг. Тэгэхээр юунаас ч далтардаггүй. Юутаач халс тулахад бэлэн тийм л эрэмгийн зоригоос хүний ухаан тэлж саруулдаг байхна. Ингэж ухаан нь задарч тэлсэн хүний ур чадвар нэмэгдэх нь тодорхой. Тэгэхээр уран мэхийг уралдуулан барилдах ур чадвараараа Монгол бөхчүүд ялгардаг шиг Монголын хүүхэд залуус хаа очсон газартаа хурд хүчний эзэн байж чаддаг ур чадвараараа ялгардаг. Тэгэхээр хурд хүчний эзэн болж төлөвшсөн нүүдэлчин монголчууд Азийн цээжнээс аянга цахилгаан мэт нүргэлэн хөдлөхтөн өрн дорныг эрхшээн захирч толгойтныг бүхийлгэж тоогтныг өмнө сөгдүүлдэг. Тэгэхээр толгойтныг бүхийлгэж тоогтныг өмнө сөгдүүлэх малчин монголчуудын тийм хүчрхэг байдгийн нууц нь юундаа байна вэ гэхлээр юунаас ч далтардаггүй, аюуншиггүйгээр юутаач халирахгүй халз тулдаг эрлэхэг зоригнд нь байдаг байна.
Харин малчин монголчуудын тэр эрэлхэг зориг юунаас үүсэлтэй вэ гэхлээр амьд байгальдаа биеэн дан оршин тогтнож чаддаг эрх чөлөөний эзэд нүүдэлчд малчин монголчууд болохоор энэ л зөв оршихуй, зөв ахуй, зөв амьдралын шагнал болж тэр бүх зориг дагсан ухаан дагсан ур чадвар дээр бий болсон тэр цаглашгүй их хүч чадал хувь заяаны шагнал болж зөв оршихуй, зөв амьдралын шагнал болж монголчуудад цаанаасаа заягдсан байх нь. 2022 оны 7 сарын 11-ний өдөр галын зуутын домгааг зарилгийг Соломон гэрэл охин маань дуудаж биднэрт айлдуулж байна. За энэ зарилыг дагаад галын зуутын домгоо уншиж байна. За галын зуутын домог оршвэ. Хөх овгийн 33 баатар шадар зэргүүтэйгээр их эзэн хаан дээр ирж өгүүлрөв. Тэнгэр тэрслэгчд олцрон төрийн ёс самуурч төмний сэтгэл сэвдэж төрлийн явдал газар авч босромог болгон гаарч болох болохгүйг сэдэж жалга болгонд аюул гэдэж жам ёс алдагдаж элэг нэгтэнгүүд эвдрэлдэж их нутагм нэмтэрч буйд өвдийн цахаасыг иш болгож өнө мөнгөд хадгалагдсан их зарилжийг сэргээж дэм голомтыг бадраа гэж тан дээр ирлээ гэдэг. Дээд тэнгэрийн зарилгаар галын зууд цугласуу эцэг тэнгэрийн таалал этүгэн хийн ивэл багтан гал голомтон хамгаалсуу гэж галын зууд цугларлаа. Та сойрхон бүлээн авно. Их хаан өгүүлрөв. Мөнх тэнгэрийн хүчинд дор хөх ортны гал бөхөх ёсон үгүй. Гал голом том бүхлөх галтай цогтой дайчид зарилэг дор цугларч цааз бэхэс сүгэвээс дээд тэнгэр сойрхох нь магадгүй. За их хаан тайлсан байна. Сэргүүд хөх ортны тэргүүн манлай болж галын зууд мандсуу мөнх тэнгэрийн дор үйлсэн мөнхлөн үлдээе бид. Үеийн үед зуутын сууг үр хойцсон дурсан яваг өргөн дэлгэх Монгол заяаг өнөр олноороо бэхлэн яваг. Хожимын хойно хөх дэвтэрт хөх цэргийн манлай болсон хөх ортны галын зууд хөх түмний манлай заяатан буюу. Болцсон цагтаа хоцорсонгүй бид. Дуудсан цагт нь дутаасангүй бид. Өвгдийн нэр төрийг өргөсөө бид. Өөдлөх үйлсийг бадраасуу бид. Хөх ортнууд бидний мандан бодрах заяаны галын дөд болох галын зуут. Уграх зам үгүй бий. Уруудах заяа үгүй бид. Босох хаваас одоо бос юу? Тогтох хаваас одоо тогтоо юу? Өндих хаваас одоо өндий юу? Ташууран аван морлоцгой тамгат заяагаан бэхэлцгээе. Мандах нар нийзүг магад дайснаа дарж манлай заяагаан баталцгаая. Галын зууд гэхэд галын зууд зэрэг өөдлөх хаваас одооноос өөдөл мүү? Өндих хаваас одооноос өндөй мүү? Бадар хаваас одооноос бадар юу? Монголын төлөө цоглох моцог зүрхэн чангалын мөнхийн заяандаа тогтох мөн чанарыг олъё галын зууд бэлэн. Галын дөл өөдөн Инхүү 3-5 ухаалсан гэдэг. За энэ бол өнөртний домог өнөө цагт ингээд зарилэг бууснаар амилж байгаа ийм төг бичигдэж байна. За өнөөдрөөс 2022 оны 7 сарын 11-нд бид Говьалтай аймгийнхаа ээж хайрханд очиж ламын агуудаас одоо та бүхэнд бэлэг барьж байна. Далай хааны суалтар агуу их түүхэн үйл хэргийг авторчуулан мөнхжүүлж хурд ёсны үнэт төвийг бэхжүүлгүүднээс эзэн богд Чингис хааны иш хөргийг Монгол төр айл өрх албан байгуулах бүр эрхэмлэн зарж дээдлэн шүтэж байх тухай түүхэн зарилгийг бүрэн тэргүүн
уулгаж байна. Бүх тэнгэрийн хүчин дор Монгол улс мандан батар болтугай.